Би сая задлаа ичлаа. Надаа хүүхдийн баярын бэлэг ирлээ. Асаки гэхэд нөгөө миний хамтарч ажилладаг дэлгүүр өгдөн шүү дээ Монголд. Тэгээ тэр газраас хүүхдийн баярын бэлэг явуулсан байна. Өнөөдөр чинь 6 сарын гэдэм билээ. Эхний бэлэг нь болохоор манай нөхөр гэсэн заяа. Би энэ жил 2 бэлэг авлаа ингээд. Тэгээд эхнийхээ нөхөр маань нөгөөд хоёр дахь нь Асаки өглөө. Тэгээд энэ бүрэнтэй ундаа гоё. Гоё матчи. Гоё чи. 2 жил би Сантос сангаас бэлэг авч авахгүй. Би нөхрөөгөө Сантос сан гэдэг байхгүй. Хөргөн маастай Сантос сан гэдэг. Эхний жилээ болохоор би өөрөө хэлж байгаа гэсэн байхгүй юу. Би одоо хөрсөн баяр болж штэ. Надад одоо бэлэг өгөөч. Би ирээдүйд одоо их хүн болно тий. Угаасаа би чинь өөрөө одоо байгаагаараа ч их хүн. Тэгээд бас би хүүхэд, би ээжийнхээ хүүхэд, би хүүхдэрээ. Тэгэхээр чи надад энэ хоёрыг хоёул хамаатай юм чинь би бэлэг авах хэрэгтэй штэ гэд. Тэгээд ингээд яг бэлэг боолгож авч исэн. Тэгээ өнгөрсөн жил болохоор өөрөө бэлэг бооцсон байсан. Бэлэг бooгаад тэгээд цэцэг бас байсан. Цэцэгтээ бэлэг боож өгч ирсэн баггүй. Тэгээ энэ жил болохоор бас боож өгөөл дэ зүгээр дэлгүүр ороод намайг амар агаа юм аваарай гэд. Тэгээд би бэлэг боож өөрөө авсан. Уутай бэлэг нь нэр нь дургуун гэж байхгүй шүү. Өнөөдөр өстө гоё хэлж байна. Би ерөөсө попкорн авч иддгүй юм. Гэтэ надад ийм том попкорн хүрээд ирчих. Өнөөдөр кино үзэх. Арай кино үзэх дээ да. Тэгээ бас надад нэг бэлэг ирсэн шүү дээ өчтөр. Бас бэлэг ирсэн шүү дээ. Би ингээд Японд байсан ч гэсэн надад ингээд ийм гоё бэлгнүүд явуулж байгаа хүмүүстэй баярлалаа. Тэгжин Beauty гээд дэлгүүр өгдөн шүү дээ. Тэр дэлгүүрээс надад ийм PR box ирсэн. Тэгээд энэ дотор нэлийн их юм байсан. Би өчтөр задлаад үзсэн ийм гоё шар мар өгдөө. Тэгээд дотор ийм нүүр цэвэрлэгч ийм салбидаг. За тийм бодог арлагч салбидаг. Тэгээд энэ нарны тос сан серум тэгээд sunscreen тэгээд ийм хоёр юу байсан? Цэвэрлэгч байсан. Энэ болохоор ингээд тосон цэвэрлэгч мөртлөө уваагаад хөөсөрчдөг. Тосноос хөөс болдог. Энэ болохоор bubble cleanser. Ийм маск нуттай. Энэ байсан. Би өчигдөр энэ хоёроор нь угааж үтсэн. Өчигдөр энэ хоёроор нь угааж үтсэн. Тажгүй л мэдээ. Гэтэ хойр арьстай хүмүүст бол нэлээд хойрош гарам шиг санагдсан. Би чинь халуун төслөг болохоор өчигдөр угаахад бол гоё л хэлээ. Би бүр хоёр давхарлаад угаацсан. Би 7 сар чадвал боломж нь олдвол Монгол ямар. Миний наарч бүр амар хэцүү. Би энүүгээрээ бас юм дасгал хийхдээ энийгээрээ бас ингэж юм гээ. Тий нуруу муруу хадаар мар. Орлоо дасгал хийдэг байхгүй. Тэгээд энэ сая юу хийсэн? Йога хийчлээ. Өглөөний цагаа уучлаа. Одоо энэ ширээн дээр хий янзлаад. Тэгээд нүрээ будаад тэгээ гарлаа. Би өнөөдөр ер нь тэгээд бичлэг хийж дөө. Гэхдээ тийм амар онцгой юм байхгүй ч гэсэн таад намайг зүгээр л үзээрэй заяа. Би зүгээр бичлэг хий заяа. За. Нүр уучлаа. Хамрын нэст муухай юм гарсан байна. Миний урчлан камера нэлээд дажгүй харагдаад байгаа юм шүү. Энийг л асууч. Яа, нэр яагаад энэ сарын тэмдэг ирэх гээд сарын тэмдэг ирэх гээд ингэж ам шүү. Бүх юмны бороо сарын тэмдэг. Үнэн биз дээ. Үнэн биз дээ. Би бодлоо юм. Ерөөсөө бүх юм ингээл даавараас уулж штэ. Тий. Гэхдээ надад би ер нь урт хүмүүс хийх тийм хүн биш байна. Амар хэцүү зовлонтой байна. Зовлонтой гэж үтэл. Яс муухай гэлтэй. Зовлонтой гэж үтэл. Битгий. Намайг ингээд манай доотлон дүү ингээд травма талцсан заяа ядрагатай. Ингээд ямар муухай хэлт юм бэ таамаа гэдэг ёо. Тэгэл гიშ миш гिचэнгөт. Ёо ямар золби юм бэ? Игээ та яагаад муухай юм хэлээд байгаа гэдэг л заяа. Ёо ядрагатай гიშ. Гიშ гэвэл одоо наваг алхах та. Игээ та ямар санаа муухай хэрэгэлт юм бэ гэдэг. Гэл одоо яран хаараас те тэгсэн гэл аль нэг тэгж орж ирдэг байхгүй тэр нь ихтэй нэг юм юу заяа найзууд мэдтэйгээ ярьж тахт ингээл хүн хаяад идэв шүү дээ манад тас юу гэсэн бэ та ямар муухай хэрэгэлт юм бэ гээ танд ийм муухай зохгүй шүү дээ ийм хөрх охин бүх гэл аюу ятрахт шүү. Тэгэл ёо ямар зовлонтой бэ өдрөгч бол аюул намайг игээ та битгий ингээ зовлонтой өдргэлтэй аюу муухай үг шүү дээ. Тийм хүн үгийн энерги тий. Тэгээ сайхан үг хэлж ижил хүн сайхан яа гэж ярьдаг байхгүй. Айгу айхтар хүн бит. Яг энэ хумс амар өрөвдөлтөө нь юу гэхээр шүү дээ. Яагаад надад ийм тухгүй байгаа гэхээр дэндүү урт хийцэн. Арай урт биш үү? Арай л урт байгаа сте. Тэгээд нөгөө нэг би одоо ямар үргэлжээр үрж ийг хийснээ харуулъя заяа. Та би ингэ заяа.
урагшаа ингээ явж байгаад яг ханыг ингэж мөрөгдөв шүү дээ. Яг ингээд бүтэн биеэр мөрөгчдөг шүү дээ. Намайг хажуу талаас нэг сүнс ингээд хөнгөтэй шууд мөргөлдсөн юм шиг. Ийм л хоёр мөрөгчээр үрж хийж байгаа байхгүй. Тэгээ эн чинь ингээд дутуу үрээд тэгээд үрж болдгоо. Айгуу тэнэг байсан. Анханаас угаас таалагдахгүй юу гэсэн байхгүй юу? Яахад ам би чи. Хай, тоолсон шүү. Зүгээр хаяа надад тийг санагддаг байхгүй юу? Зүгээр ингээд хаяа зүгээр гинт явчихсан зүгээр өөрөө далиаснаа энэ хүм ингээд мөргөд идэв штий. Зүгээр ингээд урагшаа авч ирснаа бүр ингэж мингээд ч юм уу. Тэр үед би ингээд нөгөө ертөнцийн тийм сүнснүүд ингээд хүмүүсээр тоглолт юм болоо гэж боддоо шүү дээ. Хүмүүсээр тоглоод ч юм уу тий. Эсвэл урд нь ингээд нэг юм тавиад бүдрээл угаачдаг ч юм уу тий. Тийм нэг наадад идэг юм болоо гэж бодоод идэв шүү дээ. Одоо нарны тас утгах юм. Нарны тас бас энэ фрутагийн нарны тас ба. Энэ яг эрүү хэсгээр л хэвчээ навшин байдаг байхгүй. Айгуу мох. Би хамгийн нүрийнхээ дургуйс гэх юм бол эрүү хэсэг манд дандаа ингээд батг гараад идэг. Тус бүх юм дуртай. Бүх юм хөөрхөн. Бүх юм гоё. Нэрүүн ч гэсэндээ батг гарахгүй бол хөөрхөн шүү дээ. Би ер нь угаасаа өөрөө хөөрхөн юм байна уу? Өөрийгөө хөөрхөн гэж бодохоор ч амар хөөрхөн мэдэрв шүү дээ. Хөөрхөн юм шиг болчихдог. Үгүй хөөрхөн юм шиг биш. Хөөрхөн болдог байхгүй юу? Өөрийгөө хөөрхөн гэж бодохоор цаанаасаа хөөрхөн болдог байхгүй юу? Өөрийгөө би өрөвдөлтэй гэдэг тэгэл чи өрөвдөлтэй л амтан бол. Тэгэхээр өөрөө ингэж мэгж яхад бүр амар зөв юм шүү дээ. Энэ хумс чинь бүр тийм. Тэгэхээр өөрийгөө хөөрхөн гэж бод. Тэгвэл чи хөөрхөн бол. За ёо. Олон жил юм кишн мишн хэрэгжилж ирсэн байхгүй. Тэгээ сая би энэ Maybelline-ийн юм юу авлаа. Foundation авлаа. Тэгээ энэ болохоор юу юм бэ? Холимог тослог арьстай хүнд нэлээд тохиромжтой гэд би бас TikTok-оор нэлээд харсан байхгүй. Тэгсэн чи айгуу дэжгүүл юм байна. Кишны юу гэдэг штэ төрхөгч байдаг штэ. Тэрүүгээрээ шууд төрчихөд байгаа байхгүй. Зүгээр халт ингэж тарааж ийснаа. Халт ингэж тарааж ийснаа. Тэгээд яаж ийнө гэхээр тэгээд нь штэ. За тэгээ яаж ийнө хөр? Нүгээрээ. Тэгээ би өөрөө ер нь урт хумсны хүн биш юм байна гэдгийг айгу энэ хумсыг хийгээд ойлголоо. Би одоо 2 жилийн дараа урт хумс хийж ин л да. 2 жилч байтугай бүр Монголд ахтал би нэг шинэ жилээр урт хумс хийлгэжсэн шүү. Ер нь бол энэ урт хумс ингээд айгу төвхтэй удаад ирэхээр мэдээж дасах байх. Гэхдээ надад айгу миний биш юм шиг юм санагдчихэв. Миний юм биш юм шиг санагдчихэв. Би бол зөвхөн хумсаа бодож явж явах юм байна л да. Тэрийг бол би ойлголоо л доо. Тэ нэг чухал зүйл уруулын чиг. Гээ оролоо чиглэлтэй. Шүдэ угаасан шүү би. Гэтэ ийм шар. Чалцаар хөтөл цаг яваад байна. Би ингээд зүгээр л чив чимээгүй ингээд нөрөө бодох дуртай шүү дээ. Гэтэ одоо бичлэг хийж байгаа болохоор жал гэдэг. Энэ камер хасаад уцаа ингээд бичлэг хийчихээр ингээд жал шал бол чумар санагдаад байдаг байхгүй цаанаас. Зөөлрөөд байгаа байхгүй миний хөмсөг ингээд бодчихоор зөөлрчдөг байхгүй. Энэ л айгу тод зурчлаа шүү дээ. Excuse me. Тэгээд яаж нэг гэхээр нь шүү дээ тий. Тэгээд хацар өнгөлөгч. Төгнэ. Энийг идэх хөөрхөн заяа. Нөгөө арталтай юм юу байхгүй, төмөр байхгүй. За, салыг гэвэл одоо ингээд салчин тий. Нугасна. Тэгснэ ингээд пявер учраас хий гэвэл ингээд амархан хийгдчихдэг тий. Ингээд амархан шүү дээ. Оророо. Тий ингээд орчиж байгаа тий. Ийм амархан. Тэгэл ингээд салт. Тий хөөрхөн ингээд хацраа ингээл яг ингэж инээхээр яг энэ хоёр нь ингэж харагдаж тэнгуут нь ингэж харж байгаа л яг энэ хэсэг юм байна гэж гарчдаг байхгүй. Энэ хоёр тал руугаа оруулахгүй юм болохгүй. Ийм та бацартай энэ хоёр руугаа оруулчих юу болох вэ? Зөвхөн яг энэ урталт. Яг инээдэг. Тэгээд нь шүү дээ тий. Тэгээд яаж ийнө гэхээр тэгээд powder cheeks гэд. Powder cheek энэ хэсэг дээрээ тавахгүй. Яг энэ уртлын хэсэг дээр. Зүгээр ингээл тавьчих. Чи тэнгүүтээ хайлайтер. Ингээл тавьчихдаг байхгүй. Тэнгүүтээ хайлт ингээ хамрагдсан өнгөрсөн. За ингээд ийм гоё. Тэгээ надад ерөөсөө ийм 3 юу байгаа шүү дээ. 3 ийм өнгөтэй тэн байгаа шүү дээ. Ингээ зүгээр харлуулж, борлуулж өгөөд л тийм ээ. Тэнгүүтээ тийм гоё болчдөг байхгүй тий. Тэнгүүтээ
Вау, чи ингэж болов. Ваа, өөр юу хэрэгтэй юм бэ? Ийм гоёнууданд тий. Урталтай юм бас нөхөр саатай тий. Тэнгүүтээ саага энэ дээрээ тавьчихна өстэй. Вау, тий. Хальт нэг ингэсгээд тий. Надаа нэг буруу байгаад байгаа зүйл байна л да. Би одоо ингээд ер нь бол тосон сүүдэр тавих ёстой байвчиг надад ийм сүүдэр ийм багс байгаа байхгүй. Би одоо тосон сүүдэр авах ёстой байна гэдгийг би ойлгочод байна. Тэгээ би ойрын хугацаанд би энэ асуудлыг шийдвэрлэнэ тий. Надад итгээрэй тий. Би бол зохицуулна шүү. Тэгээд ингэж зүрхэд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол тийм гоё биш байна тий. Энэ хөмсөг бүсэл арай л амар болчлоо зөө яах вэ? Одоо ингэж би ингэж гарлаа гэхэд чи намайг нүрэ бодсон бодоогүй хин ч анзаарахгүй шүү. Тий. Гэхдээ би өөртөө хөөрхөн тий. Тэгэл болох байхгүй. Гэхдээ тэгэл гоё үг өөрөө хүнд хэлээлээвэл хүнээс гоё үг сонсохороо ямар гоё баярлаа гэдэг болчдөг байхгүй. Хүнд гоё үг хэлээл ахаар өөрөө хүн гоё үг сонсоол гэдэг байхгүй. Тийм. Гоё штэ. Хүнээс гоё үг сонсно гэдэг чинь гоё штэ тий. Үгүй чи өндөр ямар хөөрхөн харагдаж байна. Гингүүт нь тий. Юу гэж хариулах вэ? Манайхаа. Тийм угаасаа л би хөөрхөн штэ гэх юм аа. Болохгүй шүү. Тэгэж болохгүй шүү. Тэрний оронд тэгэж штэ. Хөөе чи ямар хөөрхөн харагдаж байна өнөөдөр. Айгуу гоё харагдаж байна. Баярлалаа. Чи айгуу гоё харагдаж байна. Чи айгуу хөөрхөн биш тий. Тэнгүүт нөгөө юм чи гүй би хөөрхөн биш ээ гингүүт. Гүү чи айгуу гоё штэ. Чи өөрийнхөө хөөрхөн гэдгийг мэдрэлтэй найзаа. Айгуу гоё штэ. Чи айгуу гоё хүн штэ гэл тэгэл хэл заяа. Тэр хүн чи айгуу гоё гэдгийг мэдэрнэ. Ойлгосон. Хүн болгон айгуу гоё штэ. Тэгэл гоёа мэдэрч чадвал тэгэл гоё болно. Мэдэрч чадахгүй бол би гоё шээ гэл тэр бодолтойгоо үлдээ шүү дээ. Хөмсгийн харандаагаар би энийг уулна аваад тэг нилээ юу атсан. Цайд зин цайд цанаараа оруулаа хайлт хөрөлчихнэ. Ингээд. Эвийг аяус нь уруулын модыг ийм хэлбэртэй төрхтэй гэртээ. Уруулын төрхтэй хэлбэрээр нь олцоод тэнгүүтээ энэ би классыг одоо байнга төрөх чаа. Гой сата класс. Би энэ сата класс нь аягүй дуртай. Саматай юм аягүй дуртай. Тий. Ингээ гоё. За ингээд миний нүур бодолт болоо. Bitch, you know I'm sexy. Don't go just text me bitches love. За одоо бүгд хуцсан босгоё. Гадаа гарахаар ингээд нуглаа нарилчдээ. Айгуу залхуу те. Ээж минь намайг ингэж яагаад харсан бол чи наадах эндүүдээд өмсөж гэлдэг баг та. Айгуу мох урчгар ах чинь те. Энэ айгуу тийм гоё. Таарын юм шиг материалтай. Би иймэрхүү тааран иймэрхүү юмд айгуу материалтай авсан дуртай байхгүй юу? Тэгээ энэ мөн гарах гэдэг гот нь би юу өмсөж штэ. Мак өмсөж байгаа байхгүй юу? Тэгээд ийм цамц. Би та нарт сүүл авсан 2 юм харуулъя заяа. Готл авсан. Charles & Kate-с ийм готл авсан. Ийм готл. Энэ ямар готл вэ? Гоё нэ. Би энийг ингээд өмссөн чим манай санд болсон. Хараа ямар гоё харагдаж байна. Хайгуу гоё харагдаж штэ. Тэгэл тэгсэн байхгүй. Наачс үндэ гоё харагдаж чамд бол гэл. Тэгсэн. Тэгээ би дараа нь ингээд гэртээ ирээд өмсөд харсан чинь нэг сон. Би өөрөө жоохон таргалцсан байгаа болохоор энэ нэг сон бүр тарга харагдуулаад байгаа юм шиг санагдаад. Тэгээд нэг тийм гоёлын биш өдөр тутмын. Тэгтээ нэг бас хөөрхөн харагдаад тэг авсан байхгүй юу? Гэтэ айгу эвтэх юм билээ хүлэнд. Тэгээ энэ дээрээ гол нь би ингээд өмсөд гарахаар нь штэ тий. Зогцох надад өмөд хувцас байхгүй юм шиг санагдаад их юм. Тэгээд дараагийн авсан зүйл болохоор энэ мут айгу гоё юм штэ тий. Харачку гэс нэгэн бодолтой зүйлийг тэр авчаа. Тэр нь хар уттай. Түүнийг онгоолгоод үзтэл. Жомало. Uses this. Энэ харачкугийн салбар дээр ганцхан зарагдж байгаа special edition гэсэн. Ямар гоё юм тэгэж бүр Yuzu гэдэг нэг юм Японд Японоос өөр ургадаг газар байдаг хэсэг юм. Монголд л ургадаг байх. Yuzu гэдэг ийм жимс идэг байхгүй юу? Энэ жимсний тийм zest үнрийг тайлбарлаж чадахгүй байна. Бүр яг миний үнрээ бүр. Яг наддаа л гэж ирсэн юм уу гэмээр үнэр. Айгуу гоё үйлчилж байгаа байхгүй. Тэгснэ те ийм нэг тестер өгсөн. Энэ тестер нь болохоор бас нэг өөр үнэртэй болсны тестер гэлээ. Тэгээд ийм уут авах уу, цаас авах уу гэхээр нь би ийм уутан даун уут авчихсан. Тэгээд
ийм зүйлттэй байсан байхгүй. Эндээсээ бас зүүдэг. Энэ дээр наадаг стикерээс өгч ирсэн. Тэгээ би уут энэ бол мэдээж зүгээд үүрээд явна. Энэ уут нь гоё болсон тий. За тэгээд за ийм гоё зүйлт. Тэгээд эндээсээ зүгээр л зүү. Ингээд унжаад байж идэх тий. Энэ үгнээс нь сонгож авд юм бэлээ. Би болохоор you are amazing гэдэг үгийг сонгож авсан. Энэ you are amazing гэд. Тэгээд in the hours гэдэг. Reach Badmaгийн hours. Reach Badma. Ийм гомдтаас авсан. Би их тэндээс хоёр л цацдаг. Цаан гэж болоо. Энийг айгу удаан хэрэглэнэ. Айгу унтаа авсан болохоор айгу гамнаж хэрэглэн. Дээрэс нь удаан их цацчих юм бол жоохон дотор мохор. Тэгээд за би одоо энэ хавирхаа жоохон янзлж байгаа гарахгүй бол орой сан тусан ирээд гайх бах. Тэгээ манай сан тусан. Үгүй гэр өнөө яагаад ингэ буулгацсан юм бэ? Ингээд ямар заваа юм бэ гэдэг заяа. Ганцаараа ингэ шууд орж ирэл бүх юмаа цэвэрлэл авчихаар надад тэр нь бүр амар дарамттай санагддаг заяа. Би ингээд угаасаа хичээлд явахаас өмнө гэрээ бүр ингээд бүм дэлбэлчээд ингээд гарчдаг байхгүй юу. Тэгээ орой орж ирэхээр ингээд би өөрөө төрүүлж ирүүлгээс цэвэрлждэг. Гэтэ ингээ манай хүн төрүүлж орж ирэх юм бол ганцаараа цэвэрлээ авчдаг заяа. Бүх юмаа цэвэрлэл ингээд янзлал авчдаг заяа. Юм өгүүлж өгөхгүй надад өгөхгүй байгаа нь амар стресс дарамттай байдаг. Намайг тэрний орон зүгээр загнаад намайг зочиж. Ганцаараа тэгээ дуугаа цэвэрлж яхаар амар хэцүү. Тийм болохоор одоо гэлээ өөрөө цэвэрлж гарах хэрэгтэй байна. За гэрээ алт цэвэрлжлээ. Ийшээгээ нэг 3 өрчмийг хийгээд энийг нь маргааш хийгээд явна. Нөө хошин гэдэг юм самар байдаг штеп. Цөмцөн. Энийг ингээд баг багаар ихэр гоё дээ. Ихэр нийтгэхэр болгох гээд байдаг. Баг багаар нь ингэж чад. Гангаага угаагаал тэгэл 1 2 3 4 5 6 7 за 7 бол. За ингээд. За өнөөдөр энэ усаа уугаад унж чинь тэгээд миний цүнх өдөртөө нэг 5 хил орчим юм бол авч яваад байгаа шүү цүнхэндээ. Тэгээд хүй за ялыг гарыг хүй. Энэ үг олдож өвхөр холдлаа хүй. Гарыг. Яа. Тэгээ сайхан. Яг ингэж халаад эхэлж ин да. Миний утасны камер ямар гоё харагдаад байна. Би нэг торгоо байсан байхгүй юу? Тэр амир ажиллаад байгаа юм шүү тий. Тэр тэнгэр ямар гоё. Сэлмэг яасан сайхан тэнгэр харагдаж байна. Тэнгэр тэнгэр вэ ямар. Айгуу гоё харагдаж штэ. Ер нь бол турах гад ингэж хичээж байгаа. Яг хичээж байгаа юм уу мэдэхгүй юм ч гэсэн би өөрөө сэтгэл санаагаараа бол турчаад байгаа заяа. Би мохот орол торог байгаа. Гайхалтай бай. Орой минь дээ. Миний утсан сэнийг дуусаад тэгээд хичээл дээрээ байж байгаа тараад нэг бичлэг хийчээд сургууль дээрээ бичлэг хийсэн. Би өөртөө хүйн ямар норцсон би. Өнөөдөр ийм гоё пажама авсан. Доороо ийм шорттай. Тэгээд гоё даун Uniqlo-гоос ийм гоё пажама авлаа. Гэтэ энийг би өөр нь гэртэл өмсөн дөө. Ийм шорттай байхгүй. Тэгээд эндээ ийм карван мармаатай бас хөөрхөн тий. Тэгээд ийм бодлого авчихгүй. Энэ гэрэлний доороос миний яг тийм өнцөг арс марс агай гоё байгаас тий. Тэгээд утсан сэнийг дуусаад тэр чигээр явсаар агаад тэгээд манай сантаасан бодоод орох гэсэн байсан. Тэрнээс нь би жоохон идсэн. Тэгээд юу болсон? Ясны шил болсон. Тэгээд болоо. Гэхдээ би ерөөс үлсэхгүй байна өнөөдөр. Маргааш ч гэсэн яг энэ чигээр явнаа. Тэгээд Монгол очихоос өмнө гоё турмаар байна. Одоо 7 сар юу юугаа боллоо. Тэгээд хөрхөн хүмүүс минь сайхан амраараа, сайхан зөөзөдлөрөө. Бай. Дараагийн бичлэгээр удахгүй болцсон.